За сайн байцгаана уу. 30 өдөрт 10 саяын челленж юм маань 14 дахь өдөр ихөө эхлээд одоо бараг дуусч байна. Улаанбаатар хотоос хаан эдийн нутаг өөрийнхөө төрсөн нутаг хаан эдийн нутгийг зорин гарсан билээ. Тэгээд өөртөө хэрэгтэй юм уу цуглуулсан. За ямар ч барал сахаар ороод өөртөө хэрэгтэй гэсэн бизнесийнхээ хамгийн ихний юмыг авлаа. Одоо яг энэ хайрцаг дотор хэрэгтэй юмнууд маань байгаа. Тоглоом авах хэрэгтэй байгаа. Тэр тоглоом маань айгүй гоё тоглоом. Та бүхэн очиж тоглоулахад хараарай. Тэрийг очиж авахгүй явж байна. Энийг ямар ч хамгийн гол юм нь бас очиод бас авах юм байгаа. Тэгээд ер нь маш их хөрөнгө зарж яаж хөрөнгө олно шүү дээ, тий. За тийм байгаа. Өөрийнхөө одоо яг бизнестэй ашиглах юм авсан, бас тоглоомоо очиж авсан. Ямар тоглоом гэдэг нь бас өнөөдрийн эхлэх гэж байгаа наадмаас та бүхэн үзэж болно. За тэгээд хотоос гарахдаа хамгийн чухал нэг юмыг хийсэн. Тэр нь юу гэхээр нэг олон жил, он удаан жил гэдэг шиг машина ингээд амар тийм хөсөр хайцсан байсан. Тэгээд нэг газар очиод машиныхаа сервис үйлчилгээг хийлгэсэн. Үнэхээр гайхалтай. За тэгээд нар хур тэгшэрсэн наадмын уур орсон өдрүүд айсвэ гэдэг шиг. Одоо тэгээд аялал зугаалга наадмын хаашаа чамаагүй ийшээ тийшээ аян замд гарахаасаа өмнө машинда зайлшгүй шаардлагатай хийх юмнууд байдгийг байна лээ шүү манайхаа. За би бол яг үнийг хэлэхэд бол тосоо солиогүй, тосмааслаа солиулаагүй маш удаан явцсан. Одоо ямар ч тач над чиг машина ер нь мэдгүй байгаа хүмүүс маань эртгэл зүгээр онцлуулаад явахыг дангаа хийлгээ тосмааслаа солиулаад яг юу машинд чи юу хэрэгтэй вэ? Машинда хайртай бол юу хэрэгтэй вэ? Бүгдийг хийлгэрээ. Тэгээд өнөөдөр нэг газар ирсэн байгаа шалтгаан нь юу вэ гэхлээр яг одоо энэ Starboy автосервис гэдэг яг энэ чиг би ирсэн байна. Энэ нь болохоор яг хаана байдаг вэ гэхлээр 25-аас хоошоо уруудахад Чингүн Жавын хөшөөний яг ард талд нь одоо энэ яг баруун хойд талд нь энэ автосервис байдаг шүү. Уг нь машинтай хайртай даанч ингээд гомдоогоод яваад над чиг битээ гомдоогоороо. Хар халуунд болдог үсэ кондишнгүй бол явхад бол хэцүү шүү дээ. Тэдий цонхон онгоолгосон ч гэсэн тоос шороо орж ирэх үе байна те. Тэгээ дотор орчин ямар будаа болчихсон. Тэнгүүд кондишн бол яалтчгүй амин чухал зүйл юм бас нэг юм аа. Вакуумдж аваад тэгээд шинээр перон. Саяын хийсэн нь ерөөсөө вакуумжуулаад ингээд сороод авсан байсан байлээ. Энэ яг пероннээс л. Энэ энтлэг перон орж байгаа гэсэн үг. Перон энэ хөтлөг дүүрчдэг байх. Ингээд фул. Хэдэн хоногсоо юм гадуур ажилдаа өрөл зохицуулаа явах яг ингээд хайлж урсчих гэдсэн байхгүй. Одоо зүгээр өөд ингээд цагцаал янз ёо гайхалтай. Зуны халуунд халууцч байна уу? Тэгвэл миний машин суу. Цайлаг гэж над хасаар. Би бүр энэсээ хараад үнэхээр гайхлаа. Одоо энэ нь шүү дээ. Одоо энэ нэг амаржинд хийчдэг хийн ном гэж байгаа байхгүй юу? Тэгээ машинда ийм юм хийлгэнэ. Амаржинаас солиулаад яг амаржинаа хамгаалж удаан байлгахын тулд яг ийм юм хэрэгтэй биш үү манайхаа хийн ном гэсэн. Тэгэл бамбалзаад яваад байгаа юм шүү дээ. Гайс. Севчентел гэдэг ус. Нэг яг багтаа бол сонсч байсан. Севчентел гэдэг баг та энэ талент гэдэг шиг. Машины севчээ яг үннийг хэлэхэд бол яг ийм байд юм байна. Ийм байх ёстой байд юм байна. Гэсэн чинь минийхийг хардаад байна. Зүгээр эдлэгээ бүр одоо яа гэсэн юм бүр. Би бүр би мэдгүй яг үгээр хэлж чадахгүй байхгүй бүр. Арайч тэр амьдрал үзээд энэ ламп нэг баг хата ламп солиход ламп шатахтаа л болцсон байдаг. Яг тэр шиг л болцсон. Октод эмэгтэй жолооч нар маань их хвчлэн мэддэггүй шүү дээ. Машины яатсан хийцээ гэдэг. Машин чинь тар дуурайд байвал надаас ингээд суралцаад энэ мэтийн наазахын юм, ийм мэтийн юм сольд юм бэ шүү. За бужигнсан тоос ингээд кондишн юугаа пар хасангуул бужигнаал гараад ирдэ шүү дээ. Тэнгүүд яг иймэрхүү мэт юмнаас болд юм шүү. Наазахын элементарны эмоц мэдэхгүй ингээд тэгээд машин унаад байгаа шүү дээ. Йоо энэ харалтаа бүр ингээд унж шороо бүр ёо. Ботсон чинь ямар амар бол аялал зугаалгын сар эхлээд цаахан голын эрэг дээр очиод налаагаал нам байгаал суужсэн чинь буцаад хөдлөх гэсэн чинь машин маань асахгүй болчиход яах вэ гэж би сая үнэхээр бодлоо. Яг үннийг хэлгээд сая хийлгэжсэн юмнуудаа ингээ хараад үзэхэд яалчгүй бүр ингээ хэзээ мэдгүй баг унтраад ингээ эвдрээд нөгөө мотор цорндоо ороод ингээ тоос тортогтоо баригдсан. Яг ингээ нэг
зайлшгүй солих шаардлагатай юмнууд маань ингээд бүгд асуудалтай байгаа байхгүй. Тэгээд зэрэг сайхан аялал дугуулга юу болох вэ? Хар дарсан зүуд шиг юм болох байх. Тэгэхээр эртхэн та бүхэн маань сайхан аялахыг хүсэж байвал хамгийн гол нь чухал зүйл нь за хувц сунар яах вэ? Тэгээд үлдэх дурсамжтэй. Тэгээд гол нь энэ машин маань асахгүй тэгээд явгурчих юм бол маш хэцүү зүйл тохиолдно. Тэгэхээр та бүхэн маань зайлшгүй хийлгэх ёстой юмнуудыг хийлгээрэй. Одоо би бол өнөөдөр ингээд хийлгэсэнтэй бол одоо яг замд гарахынхаа өмнө ингээд хийлгэж байгаа байхгүй. Замд гарахынхаа өмнө хийлгэсэн маш их гоё тийм. Одоо ингээд ямар ч тийм айх айцгүй гоё яваад ирэх гэдэг байгаа байхгүй. Ийм байна. Машинаа ингээд доотлаас нь харж үзлээ. Их сони юм бэ тийм байна. Нөлөөсөн хар юм гарч байна шүү. За ингээд ямар ч асуудалгүй одоо ингээд өөрчлөлтийг өөрийн биеэр мэдрэхтэй бэлэн болсон бай. Нэг юм амьсгаа авдаг шүү дээ хүн. Ийм ядраад гүүж ирж байгаа нэг юм амьсгаа авдаг юм шиг тийм мэдрэг төрж байна. За тэгээ ямар ч энэ газар маань шөнийн 1 цаг хүртэл ажилдгаараа давуу талтай юм шиг манайхаа. Тэгээд хамгийн гол нь баяр наадмын өдрүүдээр ажиллана. За тэгээд 20 жилөө давхадаг өг гинэ өгий заасгаа баярлаа. Яг ингээл зам дагуугуудаа явж орж ирээл ингээл ердөө энэ хажууд чинь байгаад байгаа байхгүй юу. Тэгээ айгүй хөөрхөн авсаарх ингээд талбай малбайтай ингээл орж ирээл халтхан зүгээр яг энэ хавар өнгөрч явах хоорондоо хорооллоор ингээд явж явах хоорондоо давхиж орж ирээл ерөөсөө бүтэн сервисээ хийлгэж чинь. Ингээд ямар ч аян замдаа сайн яваад ирлээ. Тухайн газартаа бас нэг юм хэлж амжаагүй байлаа манайхаа. Тэрний юу вэ гэхэлэр өөртөө ингээд юм солих сэлбгээ авч чод сэлбгээ сольж чадахгүй бол авч чод бас тэнцэнэ үйлчлэгээ хийлгэж болдго юм билээ шүү. Өнөөдөр бол наадмын өглөө. Бүгдээрээ сайхан наадцгаая. Бүгдээрээ сайхан бизнесээ хийцгээе. Одоо хэнтийн зам олон сайхан наадаарай. Наадцгаая. За одоо ямар ч нэг өнөөдөр наадмын өглөө болохоор тэгээд өнөөдрийн наадмыг ямар ч өнгөрөөснийг дараагийн 15 дахь дугаараас баярлалаа. Ингээд нутг руу орцгоо.